За ингээд Увс аймгийн 100 жилийн ам баяр өнөөдөр эхэлж байна. За тэгээ стадион руугаа явж гэн баяраа тэмдэглэх гээд. За тэгээ стадион болохоор тэгээ миний байгаа газраас зүүн урд талд байгаа гэсэн стадион. За тэгээд тийшээ явдаг зам нь бол битүү төгжрэлтэй байгаа. Нам зогссон байна. За би байг буудлынхаа гадаа машин үүдсэн болохоор ийшээ алхаад авчнаа. За тэгээ өглөө нээлтийг бол үзэж чадаагүй. Тэгтээ нээлт үзэж байгаа хүнд камера өгөөд явуулсан баха. Тэгээд гайгүй бичлэг хийсэн баха гэж бод найдаж байна. За тэгээд стадион болохоор 4,000 хүн хүлээн авах чадaltaа. Энээс 2,000 ард иргэдэд зориулагдсан гэсэн. Тэгэхээр 2,000 урилгатай хүмүүс зориулагдсан. За тэгээд өнөө өглөөний байдлаар улаан гомд 3,000 машин орж ирсэн гэсэн мэдээ байгаа. Тэгэхээр ч одоо юу гэсэн үг юм бэ те? Нэг машинд хичнээн хүн сууж яана гэж бодглохлоор амар хүн орж ирсэн байна. Одоо тэгээд цэнгэлдэх талбай руу нь явж байна. Талбай дээр очиад тэгээд дөлөө үргэлжлүүлье. За ингээд төв талбай дээр үргэлжлүүлээ. Одоо миний ард ингээд төв талбай маань. Төв талбай гинэ. Одоо наадмын талбай маань харагдаж байна. Эндээс ингээд хэлж байгаа маань. За тэгээ ороод гоё. Сонирхолтой юм байна үзчихээ. Хүмүүсийн хөдөлгөөн бол бүр амар их байна. За ингээд цэнгэлхийн төв хаалгаар орох гэж байна. Хайс мэнэ. Хүний хөдөлгөөн бол бүр амар шигтэй их байна. Улаанбаатар цааш. За энэ асар дотор бас давхар дэлгэцээр наадмын нээлтийг шууд дамжуулсан үзүүлж байгаа юм байна. За энэ стадион руу орох хаалга нь бүр амар байна. Одоо явартаа орох гээд үзье. Ороод үзье. Юу болох вэ? Таас ишиг орох гэж үзээ далаалах шатлаа. Орох явж боломжгүй байна. Тэгээд сая зөвөр ер нь албаар орох гэж үзээ барсан бай. Очир амар байна. Даруулах юм шиг. Ер нь яг төгжрөл үүсгэх юм шиг байна. Юусоо хүн сууж болох бүх газар хүн суусан байна. Дахиж одоо бүх газар хүн орсон байна. За тэгээд энэ аваар гоё явж. Энэ зөндөө одоо асрууд нэгдсэн байна. Тэргээр явж үзье да. За одоо энэ Tino гэдэг аппликейшнийг татаад суулгах юм бол 5,000 төгрөгийн бонус өгч байгаа гинэ. Тэгээд тэр бонусаар энэ power bank болон ундаа авахталж авах боломжтой. Ийм урамшуултай юм байна. За ойлгочлаа. Одоо энэ болохоор Tesla Group-ийн асар юм байна. Тэгээ энэ дотор Tesla Group-тэй холбоотой бүх юмуд байгаа гэсэн. За тэр болохоор Сингурийн асар тэр Сингуртэй холбоотой бүх юм байгаа гэсэн. Сая энэ дотор болохоор одоо Tino тэгээд Tesla-гийн арт заримгууд ингээ бүх юм гацсан байгаа байна. За энэ тал болохоор одоо баруун зүгээрээ хоошорны асрууд байна шүү. За энэ талаар худалдааны юм байна. За нэг хоошор очиж чадна. За хоёр дахь холбооч оролдоо бодлоо. Бодлоо юм байна. Намайг цэнгэлгээ тойроод алхаж байна. Тэгээ миний зүгээр бол баруун талд нэг гоё зүлэг байна. Харин зүлэг байна. За тэгээ явдагч нэглээд тойроод алхаж байна да. За энэ болохоор зоогийн танк юм нэ. Энэ дотор хоол аваад энэ дотор ороод суугаад идэх боломжтой ширээ сандал туссан байна. Энэс гоё сандал. За одоо энэ хэсгээр болохоор зураг авахдаг эсвэл байна. Том баанруудыг бэлдсэн. Тэгээ зураг авах. За тэгээд тэр ард харагдаж байгаа болохоор ийм асруудыг гаргасан байна. Хүүхдийн асар, ахмадын асар, гэдэг эрэгтэйчүүдийн асар гэдэг ийм асруудыг гаргасан. Тэр асар болохоор ороод амрах боломжтой. За хүүхдийн асар болохоор хүүхдүүдэд өгөөд энд харуулах боломжтой.
За энэ том асар бол энэ дотор болж байгаа үзүүлбэрийн концертыг одоо үзүүлэх асар юм байна. За гоё асар олсон. Усын 100 жилийн зургийн үзэсгэлэн гинэ. Тийш аваад тэрий сонирхолтой байж байна. За энэ болохоор ингээд усаа нөгөө зүүн гарын эзэнт улсын үеэс эхэлсэн түүхийн бичээсүүд, зураг, баримтууд тийм үзэсгэлэн гарсан юм. Тэгэхээр одоо миний хад бол ингээд богд гэгэн байна. Зүүн гарын дөрвдүүдийн түүх, дөрвөн ойрдын түүх маш олон түүхийн мэдээллүүд асаргасан юм баримт бичгүүдийг үзэсгэлэн болгож гаргасан юм байна. За одоо явсаар хагаад харван дээр байдаг лээ. Харван болж байна. Бадай мөсч байна. Тэгээд явах юм дээр ахаас шаардлага авч идэх юм. Хаашаа яваад бас нэг асар дээр үлдээ. Тэнд увсад үйлдвэрлэл гэдэг асар байна. За тийш орж үзээ. Тэр дотор гоё увсад үйлдвэрлсэн зүйлүүдийг зарж ах шиг бодлоо. Тэгээд орж үзээ. Юм авах гэхээр энэ ч сүлжээ унчлаа. Сүлжээ байхгүй над юм авах гэсэн бодлоо. Зүрх хэлбэрээ за ямар тааш тойрсоор хагаад нөгөө хаалган дээр анхны орж ирсэн хаалган дээр өгөөд ирлээ. Ер нь цэнгэлхээ бүрэн тойрлоо. За тэгээд дүгэлтээ сүүлд нь одоо энэ талд нэг талбай байгаа. Тэр талбай руу дахиж нэг очиж үзээл. За тэгээд ерөнхийдөө дуслаа да. За чигээрээ явсаар хагаад яг цэнгэлтхийн баруун зүүн талд нь хаалга байгаа. Тэр хэсэг дээр бол дан худалдааны хэсгүүд бол байсан. За дан худалдаа, цэвэр худалдаа, тэгээ хүүхдийн тоглоом хэсэг. За дан худалдаа болон хүүхдийн тоглоом хэсэг байсан. Тэрнээс хашаа нэвт гараад ирэхлээр арын хэсгээр ийм юу авах шүү. Ийм бахан гэрнүүд байна. Надад бодвол худалдааныхан болов шорт болов зэтгэв. Ямар ч шишээ аваад үзье. Нэрэ хүн цог. За энэ гэрүүдийн учрыг ойлгочлоо. За энэ гэрүүд дотор байгаа болохоор одоо усын дотор байдаг угсаатнуудын танилцуулга юм байна. Одоо жишээ нь энэ миний ард харагдж байгаа гэр хутан угсаатны тий хутан угсаатны танилцуулга гэнэ. За энэ гэрүүд бас тийм байгаа юм. Хоёг хааны хурцраг Даваа самбуугийн шилдэг. Монгол улсын соёлын тэргүүн. За дөрвөд угсаалны гэр гинэ. Тэрхүү наадамч олондоо агундээ. Улсаа үүсэн байгуулагдсан төг 100 жилийн холон мэндийг дөрвөд угсаатны. Торончуудын нэрээр сөргөмөрья. Манай ээж бол ер нь дөрвөд угсаат. Манай дөрвөд угсаат гэдэг хатаа байна. Тэгээд ийм гэр тэмдэглэдэг байсан байх нэ. Я байд угсаатны гэр.
Нет, совершенно. Зураг даруулъя гэж шүү дээ. За өнөөдөр наадмын хаалт юм гэж байна. 2 дахь өдөр. Өнөөдөр хаалт эхлэх чинь. Тэгээ одоо ишигээ орж саний хөв чи орж хаалтыг хийсэн да. Хаалтын мэцэг байсан. За одоо шөнийн усын цагаар бол шөнийн 1 цаг болж байна. Улаанбаатарын цагаар 2 цаг болж байна. За тэгээ маш гоё тоглолт болж байна. Ингээд наадам усын 100 жилийн ойн наадам ийхүү өндөрлөж байна. Халгасаар. За тэгээ гоё болж өндөрлөө.